1990 онд Нигерээс ирсэн Чарльз болон Вероника Адетокунпо гэх осууд Францискийг хүүтэй болжээ. Санхүүгийн хүнд байдлаас болж тэд Лагос хотыг орхин Туркид илүү сайхан амьдрал хайхаар явахаас өөр аргагүй болдог. Тэд хууль бусаар цагаачилж явах тул үгээ авч явах нь ихэд эрсдэлтийн алхам байсан учраас түүнийг орхиод явахаас өөр аргагүй төрнө. Тухайн улсууд мөн л амьдрах аргаа олж чадсангүй тул улмаар Грек рүү нөв. Грекэд тэд бага зэрэг орлоготой болж амьдарч эхэлсэн ч энэ нь доод давхаргийн иргэдийн амьдралаас тийм ч ялгаагүй байв. Вероника 3 дахь хүүхдээ төрүүлсний дараа тэд Орсын суугчийн хууль ёсны статустай болох талаар бодож эхэлжээ. Харамсалтай нь паспортоо алдсан тул цагаачлалын алба тэдний хүсэлтийг шийдвэрлэж чадсангүй. Түүнээс хойш тэд хууль бус цагаачид хэвээр үлдэцгээв. 2004 онд тэдний 5 хүүхэдтэй болсон байх ба Вероника тэднийг гудамжинд төрөл бүрийн дурсгалын зүйлсийг яаж худалдаалах талаар зааж сургажээ. Тэд энэ бүх хугацаанд цагдаа нараас зугтаж амьдарсаар өдийг өрсөн байв. Грек улсад тэд өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд юм бүхнийг хийж байх ба олсон хэмжээгээр үргэлж талархаж байдаг. Вероника зарлагаа зохицуулахын тулд илүү зүйлд мөнгө өрөхгүй байх хэрэгтэй болсон ч тэд хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг унтраахгүй тулд хөл бөмбөгийг авч өгнө. Нигерийн ихэнх хүмүүс Жижи Окожиг шүтэн биширдэхтэй адил Чарльз хөвгүүдээ хөл бөмбөгт дурлуулахыг хичээдэг байв. Түүнчлэн үргэлж гэр бүлийнхээ төлөө хамт байж золиос гаргах сэтгэхүйг заадаг билээ. Гэр бүлийн нэг хүн гол хийвэл бүхэлдэн гэр бүл гол хийнэ гэж тэр үздэг. Хөвгүүд бүгд гэрэгт төрсөн тул тэднийг нутгийн нэрээр тухайлбал Танасис, Янис, Кастос, Александрос гэж нэрлэжээ. 2007 онд Танасис Янис хоёр том болсон байх ба тэр үед Чарльз хүүхдүүдтэйгээ хөл бөмбөг тоглоно чөлөөт цагаа өнгөрөх дуртай байв. Тэдний хөвчлэн тоглодог газарт жижиг хөл бөмбөгийн талбайгаас гадна сагсан бөмбөгийн талбайч мөн байв. Нэгэн өдөр Танасис Янис хоёр сагсан бөмбөг тоглож буй хүүхдүүдтэй цуг тоглохоор очино. Тэд тэнд тоглож байсан бусад хүүхдүүдтэй цуг тоглохыг хүсэх бөгөөд өндөр нуруутай байсан тул бусад хүүхдүүд тэднийг авч тоглоцгоо. Тухайн үед ах トゥ хоёрын хувьд сагсан бөмбөгийн дүрмийг хараахан сайн ойлгоогүй байв. Янис Танасис нар тоглоомын дүрмэнд тасаж байсан ч хэсэг хугацаа өнгөрөхөд тэд тоглоомын явцыг ойлгож эхэлжээ. Дараа нь бусад хүүхдүүд Танасис Янис хоёрыг Грекийн сагсан бөмбөгийн багуудын нэг болох Филафлетикосын талбайд тоглохыг ураад тэнд тэдэнд сагсан бөмбөгийн үнгүй сургалт явагддаг болохыг ч хэлв. Түүхэн сагсан бөмбөгийн тамирчин болж амжилт гаргасан цөөн хэдэн Африк хүмүүс л байдаг ба тэдгээрийн нэг нь Грекэд амьдарч буй Камерун хүн Скорзинитис бөгөөд хоёр дахь нь NBA-ийн тоглогч Хьюстон Рокетсын томогт Хаким Olajuwon юм. Olajuwon нь Танасис Янистай адил нэгэр хүн байсан нь санамсаргүй хэрэг байв. Энэ нь тэдний дотор сагсан бөмбөгөөр илүү сайн болох хүслийг нь төрүүлжээ. Асуудал нь Филафлетикосын талбайд хүрэхэд нэг цаг хагас орчим хугацаа шаардлагатай байдаг ба эд хол явбал автаа баригдахгүй гэж оюул айж байдаг. Хууль бус цагаач гэсэн статус нь тэднийг аялахтаа болгоомжтой байхыг үргэлж шаарддаг байв. Гисэн хэдий ч тэд ирээдүйнхээ төлөө явахыг маш их хүсэж байдаг ба Танасис Янис нар метро автобусаар талбайд очжээ. Ингээд тэд Филафлетикос руу явах замд цагаачдыг эсэргүүцдэг бүлэг хүмүүсийн жагсаалтад таарах ба тэд хоёр арьсны хүн автобусанд байгааг хараад тэдэн лөө чулуу шидэж эхлэнэ. Жагсаал улам чанга ширүүн болж байсан ч аз болоход тэд аюулаас зугтаж хүрэх газар аюулгүй очино. Улмаар тэд зааланд ороход хэсэг хүүхэд сагс тоглож байв. Дасгалжуулагч ноён Такас тэднийг ирж байгааг хараад баг зэрэг хачин санагдсан ч тэдний өндөр биеийн улмаас Танасис болон Янисыг хоёуланг нь дасгал хийхийг зөвшөөрөв. Ноён Такас тэднийг дараагийн секцийн үеэр эцгийнхээ зөвшөөрлийн захиа авчрахыг сануулв. Дасгалын үеэр ноён Такас тэдэнд дундын зан шидэлт хийхийг заах ба Танасис үүнийг хийхэд илүү хэлбэр байсан бол Янисын бие үнэхээр хөшинг харагдана. Гисэн хэдий ч тэр үүнийг хийхийг хүссэн юм. Тэд гэртээ харих гэж байтал дасгалжуулагч тэдэнд эцгийнхээ зөвшөөрлийн захиаг өгнө гарын үсгийг заавал зурулж дараачийн бэлтгэлд орох болохыг нь хэлнэ. Хоёр хүү ээжээсээ маягтад гарын үсэг зурхыг нь тэсэн ядны хүсвч аав нь харин тэдний гэрээсээ хол явсан гэдгийг нь мэдээд ихэд дуурлана. Чарльз тэднийг хоёуланг нь цагаачлалын албанд мэдэгдэхгүй гэж айж байсан тул маягтад гарын үсэг зурхын оронд Танасис Янис хоёрыг 7 хоног гэрийн хорионд байх болно гэж шийтгэв. Аз болоход тэдний хүсэл тэмүүллийг харсан ээж нь нөхрөө маягтад гарын үсэг зурхыг нь ятгах чадах ба улмаар Чарльз маягтад гарын үсгээ зурв. Маргааш нь Танасис Янис нар дасгалын талбай дээр эргэж ирэв. Энэ удаа тэдэнд бөмбөг хэрхэн эзэмших талаар заахад Танасис дасгалыг төгсгөж дасгалжуулагчийн зааврыг хэлбархан дагаж чадсан бол Янис үүнд дасгал хэцүү байх боловч тэр огт шантраагүй харагдана. Дасгалжуулагч тэдэнд хурдан довтлогоо танилцуулахад баг нь ердөө 8 секундын дотор хамгаалтаас довтлогоо шилжих ёстой байв. Бөмбөг авалтыг төгсгөж байсан хэдий ч тэр аажмаар шийдвэр гаргаж чаддаг. Танасис дүүгээ хизээс зогсож болохгүй хэмээн зоригжуулна. Дараа нь Вероника Нигерэд байхгүй Францистай уцаар ирж байх ба тэр нэгэн өдөр тэд бүхэл бүтэн гэр бүл болно дахин уулзах болно гэж амлана. Чарльз гадуурхаар ажил хийж харин Вероника хөгжлийн асрамжийн газарт ажиллаж байх юм. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам Танасис улам бүр сайжирч Янис түүний гаргаж буй амжилтыг бишран гайхна. Нэгэн өдөр Чарльз бэлтгэлийн талбайд айлчилж ноён Такастай ярилцсан.
Дасгалжуулагч Танасисийг Грекийн лиг тоглоход бэлэн гэж үзэх ба тэрч байтугай хэд хэдэн баг аль хэдийн сонирхож байгааг илэрхийлсэн байв. Үүнийг сонссон Чарлз баяртай байсан ч хүүхдүүдийнх нь нэгэн амжилтанд хүрвэл тэдний хууль бус цагаач гэж илчлэгдэх нь үгүйсгэх аргагүй гэж тэрээр санаа зовж байдаг. Гисэн хэдий ч удаан бодсны эцэст Чарлз Панорис хэмээх нэгэн хүний саналыг хүлээн зөвшөөрөв. Учир нь Грекийн тэнгисийн сагсан бөмбөгийн лигийн баг Танасисийг элсүүлэхээр төлөвлөж байх ба Танасист бүр гар ивсэг зурсны тэмдэг болгоно чек өгсөн байдаг. Чарлз хүүхдүүдэд үргэлж хэлдэг зарчим нь гэр бүлийн нэг хүн гол хийхэд бүхэлдэн гэр бүл гол хийсэн болдог гэх тул тэд Танасисын тухай сайн мэдээг сонсоод маш их баярлав. Үүнийг тэмдэглэхийн тулд тэд хотод хамтдаа баг зэрэг хөгжилтөөр явцгаана. Тэд хотод чекийг бэлэн мөнгө болгох гэсэн боловч харамсалтай нь чекийг цуцалсан байдаг. Учир нь Панорис тэднийг хууль бус цагаачид гэдгийг нь мэдсэн байх ба эрсдэл хүлээж хууль бус цагаачдыг илслүүлснийхээ төлөө холбооноос шийтгүүлгийг хүсээгүй тул тэд Танасисыг сонирхоо байсан байдаг. Танасис энэ бүхнэн түүнийг бүр хурцлж буй мэт санагдана. Тэрээр гэр бүлийнхээ нэрийн өмнөөс дэлхийн нийтэд өөрийгөө батлах хүсэл нь улам бүр нэмэгдэж байв. Янс ч мөн адил өөрийгөө улам ихээр дайчилж байдаг. Тэрээр үсрэлттэй шийдэлт болон бөмбөг эзэмшилт самбараас бөмбөг авах юуг ч хамаагүй ууггүй бэлддэг байв. Хүүгээ бүх хүчээ дайж байгааг нь хараад Чарлз хөдөлж хүүхдүүдийнхээ мөрөөдлийг биелүүлэхээр шийдэв. Өмнө нь хөл бөмбөгийн тамирчин байсан хүний хувьд тэр дуртай зүйлийг хийж чадаагүй харуулслыг сайн мэддэг билээ. Тэгээд нэгэн өдөр тэр гинтийн бэлэгтэй ирэв. Тэрээр сагсан бөмбөгчид өргөнөөр ашигладаг Nike-ийн бүүзийг 2 хөдөө бэлэг болгон өгдөг. Хүүхдүүд нь сагсан бөмбөгт сайн байхын тулд бүх илгүүчэд ажиллаж байгаа учраас шагнал хүртэх ёстой гэв. Танас Янас нар шинэ гутлаа өмсөхийн тулд маргааш хүртэл хүлээсэнгүй. Тэд шөнө бороотой үед гадаах талбайд бэлтгэлээ хийж эхлэх ба эдгээр норсон ч тэдэнд энэ нь асуудал биш байх юм. Маргааш нь Чарлз хууль ёсны дагуу оршин суух хүсэлт гаргах боловч ажилтнууд нь түүнд улс орны өнөөгийн нөхцөл байдлыг харахад байнгын оршин суух эрх авах нь бараг л боломжгүй гэж шууд хэлдэг. Дараа нь туршилтын тоглолт хийгдэж Янис тоглох боломж олгож эхлэв. Хэдийгээр тэр ур чадвараа хөгжүүлсэн ч Янис тоглолтын үеэр харах нь сайн байгаагүй юм. Дасгалжуулагч түүний гаргасан алдаануудтай холбоотойгоор их хвчлэн уурлаж бухимдана. Тиймээс Янис өөрийгөө хамгийн өндөр түвшинд хүргэхийн тулд үргэлжлүүлэн хичээж байв. Тэрээр өдөр бүр Мэжик Джонсны сагсан бөмбөг тоглож буй бичлэгийг үзэж өөрийгөө бэлдэнэ. Мөн тэр хамгийн шилдэг нь болохын тулд хизээж бууж өгөөгүй юм. Ингээд цаг хугацаа өнгөрсөөр 2011 он болоход Янис ууггүй хөдөлмөрийнхээ үр дүнд сайн сагсан бөмбөгчин болж түүний өсрэлттэй шийдэлтүүд сайжирч эхэлсэн ба багт түүнийг байнга тоглуулдаг болсон бөгөөд Танасистай хослох нь тэдний багийг бусад багуудын асуудал нь болгож байх юм. Ингээд нэгэн өдөр хоёр агент шин тоглогчдын авьяас чадварыг харахаар ирсэн байв. Тэдний нэг нь Янис Танасис хоёрыг санал болгов. Тэр үед хоёулаа сайн тоглож байсан ба тоглолтын сүүлчийн минутанд Танасис шагаантаа гэмтэл авч улмаар сэлгээнд суудаг. Танасис талбайд байхгүй учраас Янис тоглолтыг өдөртөж байх ба тэрийн тоглолтоор өөрийгөө IQ өндөртөө тоглогч гэдгээ харуулж мөн тэр хэд хэдэн ассист хийж олон авна. Үүний зэрэгцээ тэр хамгаалтын ур чадвараа харуулж улмаар багтаа ялалт авчирдаг. Тоглолтын дараа хоёр агент тэдний талаар үргэлжлүүлэн ярилцаж байсан ч Пако эцэст нь Танасис Янис хоёрыг хоёуланг нь авч үлдэхийг хүсээгүй юм. Харин Харис гэх нэгэн нэр Чарлзтай танилцаад тэрээр хоёр хүүгийнх нь агент болох сонирхолтой байгаагаа тэдэнд хэлдэг. Ийхүү Харис тэдний агент болж улмаар тэднийг NBA-ийн драфтад оруулж өгөхөр болно. Гагцхүү тэдэнд Нью-Йоркийн төр виз гаргах шаардлагатай байдаг. Харис эцэст нь тэднийг NBA-ийн драфтанд ороход шаардлагатай бүх хүч баримтыг зогсоолж улмаар Янис Танасис Харисын хамт нисэх онгоцны буудлын руу явж NBA-ийн драфтад сонгогдож Францистайгаа шинэ улсад гэр бүлээ нэгтгэх том зорилготой Нью-Йорк хот руу нисгэд бэлдэж байв. Улмаар тэд Америкт ирэхэд Харисын хамтрагч Кевин гэх агент тэднийг угтаж авдаг. Тэд маргааш нь драфтын стратеги боловсруулж орой Nike-ийн төлөөлөгчдтэй уулзгаар төлөвлөж байв. Янис Nike гэж яриад байгаа нь түүний бахархалтайгаар өмсдөг гутлын компани гэдэгт итгэж чадахгүй баярлана. Уулзалт болоход тэд Янис компанийн дэмжлэг авах боломжийн талаар ярилцсан. NBA-ийн драфтын өдөр бол Америкийн сагсан бөмбөгийн хорхойтнуудын анхаарлын төвд үргэлж байдаг билээ. Учир нь тэнд их сургуулиудын лигт болон олон улсын багуудад гайхамшигтай тоглоом авьяас чадвараа тул хөгжүүлсэн хүүхдүүд л NBA-д ордог тул энэ нь тэдний хувьд мэргэжлийн карьераа хамгийн сайнаар эхлүүлж буй боломж юм. Харис Кевин нар Янисыг 12-оос 15 дугаар байранд дуудагдах төлөвлөгөөтэй ба Филадельфия болон Юта Жазын аль нэгэнд орно гэж үздэг. Тэд Nike-ийн төлөөлөгчтэй уулзахад төлөөлөгч нь Янисаас босод тоглогчдод харьцуулахад түүний ялгарх гол зүйл нь юу болохыг тайлбарлахыг хүсв. Босод тоглогчдод харьцуулахад өөрт нь ямар ч илүү зүйл байхгүй гэж мэдэрсэн Янис тэдэнд өөрийнхөө гарал үүсэл болон гэр бүлийнхээ тухай ярьж өгөхөр шийдэнэ. Ингээд тэрээр цагаач гэдгээ мөн ядуу амьдралд амьдарч байсан болохоо хэлээд тэр бүрөө гуталж үгүй ихэнхдээ ахынхаа гутлыг ээлжлэн өнцөж бэлтгэл хийдэг байсан гээд гэр нь хол учраа өглөөний бэлтгэл дамжиж очихын тулд ихэнхдээ зааланд хондог гэх мэт бүх зүйл нь шудраг ёсоо амьдралынхаа төлөө тэмцэл үнэнч байдал дээр суурилсан сонсогдож байв. Nike-ийн төлөөлөгч Янисын энэ түүхийг сонсоод ихэд сэтгэл нь хөдлөнө. Бас тэрээр драфт өдөр дууссаны дараа хариу мэдэгдэхээ хэлдэг.
Энэхүү NBA-ийн дараалтын өдөр ирэхэд Янис өрөөнд орж хүн бүхэнтэй нэмсэглэн мэдлэгийг хичээвч доторх айдсан дүүнийг нь үргээж байв. Филадельфия Янисын чадварыг харсан боловч тэдний хайж байсан зүйл бэлэн тоглогч байсан тул мөн Оклахома Сити Тандер, Юта Jazz ч мөн адил Янисыг том тоглолтод харах нь бэлэн биш гэж үздэг. Харин Milwaukee Bucks-ын John Hammondтай илүү удаан яриа өрнүүлсэн байв. Тэрээр Янисыг тоглоомонд хандах хандлага нь хэр байгааг мэдхийн тулд ярилцлага хийдэг. John Hammond үнэхээр сонирхож байгаа бололтой байсан ч Янисыг авахд бие бэлтрийг нь сэргийхийн тулд илүү их цаг орно гэдгийг нь шууд хэлв. Тэрээр NBA-ийн хамгаалтын асуудал мөн оршин суугын статусын асуудлыгч сонирхож байсан бөгөөд энэ нь маш их эрсдэлтэй гэж хэлээд тэр үед шууд авна гэж амлалт өгч чадахгүй байв. Ингээд Дэвид Стернс эндэр дээр гарч ирж дараалтыг зарлаж эхлэхэд энэ мөчн тэдний хувьд ялангуяа Янисын хувьд сэтгэл хөдлөмөж болсон юм. Учир нь түүний хувьд энэ нь зөвхөн карьерийнхаа эхлэл төдийгүй гэр бүлийнхэн тогтвор сууршилтай мөн албан ёсоор амьдрах баталгаагаа олж авах боломж нь байв. NBA драфтлагдсан анхны тоглогч бол Канадын тоглогч Энтони Беннет байсан бөгөөд түүний карьер нь NBA-д тийм сайн байгаагүй юм. Харин дараалтын 2 дугаар сонголт Виктор Оладипо байсан бөгөөд түүний карьер нь харин амжилттай байсан ба тэрээр NBA-ийн бүх хотын тоглолтод хэд хэдэн удаа оролцсон бөгөөд Оладипо бас мөн нэгээр гаралтай хүн байв. Улмаар 14 дугаар байр хүртэл олон нэр дурддагдсан боловч Янисын нэр хараахан дурддагдаагүй байв. Грекэд Янисыг таньдаг хүн бүрэл энэ үйл явдлыг шууд үзэж байсан ба ялангуяа тэдний гэр бүлийнхэн нь ихэд сандарсан байдалтай харагдана. Хамгийн сүүлийн баг бол Milwaukee Bucks байх юм. Харрис Кевин нар хоёулаа тэднээс ямар ч холбоо аваагүй байсан тул итгэл алдарч эхэлдэг. Гэтэл Янисын нэрийг 15 дугаар байранд дуудах бөгөөд Milwaukee Bucks багт элсэж драфтлагдана. Энэ нь түүний сагсан бөмбөгийн карьер цайнаар нөлөөлөх төдийгүй хамгийн чухал түүний амжилт нь түүний гэр бүл болон нэгээр улсад байх Францаас ахыгаа хүртэл Америкт авчирж иргэншил болон цугтаас ахих амьдрах боломж бүтсэн явдал юм. Энэ багта тэрээр NBA-ийн элит тоглогч болтлоо хөгжиж чадсан ба одоо хүртэл лигийн шилдэгүүдийн нэг нь хэвээр байгаа билээ.